Дээрээс мөхөд мандах алтан нарны туяан дор дэлхий дахин алдар тай агуу дээдсийн өлгий болсон алтай хангай уусынхаа зүүхэн биеэр нутаг тай амьдрал тэмцлийн өлгий болсон Сэцэн хан аймгийн Үйцэв бангийн хошуу буюу одоогийн Дорнот аймгийн Матас сумын зүүн булгийн зүүхэн хойхон дэнжидээр нар тусаж найр гэсэн ном хурж өгзөр утаг даруйсан наадам мэглэж хурд багширсан мандмал цэнхэр Матат хангуулынхан өвөр дээрээс нийт малчтайгаа ирөөё. Хорл эрдэн тооноор нь хөх тэнгэрэн цэлийсэн өдгөн асар үүдээр нь хөрстэй дэлхий догоорсон хүлэг мордын шон дээр нь хүүхдийн гинго цангинсан хүний хиймэр сэргээсэн хурдан шахуу шагширсан хотод дүүрэн хон ямаан хав цав шиг завцайсан зэл сунга газарт нь загал буурлговын заан тэмээ дуурсан үхэр тугал мөөрөлдсөн үндэсний хөгжим хөнгөсөн үнэхэрийн сонин сайхан яруу хаан орчлон дэлхийд гайхуулах омог вардам заншил одоо ч гэсэн цуутай онцгой эрхэм нөртөр орон Монгол улсын минь олон малчид бүгдээр байна. Түн бомон сүргээ тал хангаа давлжсэн төр улстай нэртэй ноён нуруу сайтай нутаг нутгийн малчид байна. Намчиргаж дүрм дээгүй нацгаар твт суугаагүй нийч дарвж уугаагүй нэг нэгнээ муулаагүй нийслэл хүүшиг хөглөөгүй нийт татам малчид минь Үйцэн буурал хорвоогийн үйлийн үрийг дагаж үзэгсэнтэй сайхан бүгдээсээ үлдэж хоцрохыг бодоогүй бүтэн хагасан өдөр гэж биеийн амрахгүй зүтгэсэн ч бороо зас шуурганд морь боксихгүй ажилласан зовж яана гэж боддоггүй зовлон тооч суудаггүй загал буурал их орондоо заяаны сайн малчин байна гэдэг чинь гуйсан хүссэнд нь ирдэггүй хорцсон болгонд нь ирдэггүй гайхамшигтай дэсвэр хатуужил ган шиг чинзүрх биеийн чирэг бидрүүн чинь бүгд хамаардаг учиртай байгалийн аран шиг таних та баргийн эрдэмтээс илүү те одод тэнгэрийг олжихдоо Окторгийн дарангаас давуутай одоо цагийнхаа хөгжлийг оноо алдаг бодон гэлсэн очир батын дашвалаар гэсний хэлсэн үгийг дэмжсэн дээд тэнгэрийн хур бороо дэвтэж ургаж явал доод газрын мөр тарай дэрвиж ургаж явал дэлгэр Монголын чинь малтаж жаргаж байгаа нэрээ хорээ Саяны төвийн оргоно хүндэтгэн морин саатан ирсэн эрхэм хүндэд малч та бүхэндээ боломжлолт сар шинийн баярын зогтой галуу мэндийг өргөн дэвшүүлэн айлтгая. Эх орныхоо дэлгэр сайхан тануудагтаа эрдэнэт мал сүргэн ус хүмүүржүүлж ашиг шимийг нь нэмэгдүүлэн малч ухаан ажлынхаа арга туршлагаар мандаадан улс аймаг сумын авраг малчин хэмээх эрхэм цодыг хүртсэн нийт малч та бүхэндээ боёд сүргийн гიშгийг түмэн болон дав түгээж үеийн үед таван хошуу малн тал дүүрэн багширч малчин дүмний магнан дэлгэр заяан дэгш уусан өдрөг эрдэнэт мал сүргэн тэнгэр дэтгэж эзэн малчныг нь төрийн сүлдэн ивэсэн энэ сайхан баярт өдрийн зогтой мэндийг дэвшүүлэн мэндийн ёроолтой Матад нутаг хүндэтгэлийн үйл ажиллагааг ийхүү ёс хол төгөлдөр эхэлж байна. Мэндийн ёроолтой Матад нутаг хүндэтгэлийн үйл ажиллагааг нээнүүх хэмээн Матас сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хадагтай Дойчротын наран цэцэг таныг Матас сумын засаг дарга ноён их төрийн саранхуу таныг хүндэтгэн олж байна. Буурал түүхтэй хатан огт Матад нутгийн зам болон та бүхэн минь сайхан шинэлж байна уу? Өгтөн залгаж буй 17 дугаар жарны элдв эрдэнэт хэмээх модон могоожил матчууд бидний хувьд их ажил ундарсан их бүтээн байгуулалт өрнсөн хөгжил дэвшлийн жил байх болно. Эргэх дөрвөн улиралд эрдэнэт мал сүргэн хариулж эртний төвт Монголынхоо өв соёлыг тээж ирсэн малчин түмэндээ өвлийг үнтэй давж уран хавартай учран золгосны баярын мэндийг хүргэж төлж бүрэн сүрэг тарган хаварчиж дэлгэр зунтай учран золгохын үлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Сар шиндээ сайхан шинлээрээ. Дэлхий даяар дархан суугаа элэг нэгт хатгинчууд
Матад нутагтаа ажиллаж амьдарч байгаа Ахмад настан азаа буурлууд, иргэд хөдөлмөрчид, төрийн албаагчид та бүхэндээ 17 дугаар жарны Элдв Эрдэнэ тэмээх модон могой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Матад нутагт минь өнгөрсөн жил өвөлжил түнд байсан ч энэ жил хүм малын зоо тэнийсэн сайхан өвөл болж байна. Матадчуудын хувьд энэ жил аймгийн аварга малчин 2, сумын аварга малчин 10, сумын мянгат малчин 1-ийг төрүүлсэн сайхан жил болж өнгөрлөө. Матад нутгийн удирдлагуудын хувьд хэрэгчлүүдэд хариуцлагатай уурхайг бий болгох чиглэлээр ажиллана. Байгалийн баялаг бол шахагддаг баялаг, харин мал аж ахуй бол шахагддаггүй баялаг. Тийм учраас бидэд мал аж ахуйг хөгжүүлэх, малын үйлдвэр угсааг сайжруулах чиглэлээр нэлээдгүй арга хэмжээнийг төлөвлөж хэрэгжүүлэхээр байна. Бид 2025 оныг төрийн үйлчлэгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр зорилттой жил болгон зарласан байгаа. За дэд бүтцийг хөгжүүлэх зорилттой жил болгон зарласантай холбоотойгоор бид нар дулааны ажлыг эхлүүлэхээр төлөвлөд байгаа. Эхний ээлжинд 3.9 тэрбумын хөрөнгө оруулалтаар төрийн байгууллагуудыг дулаан, цэвэр бохир усаар хангана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дээрээс нь бас замын маань ажлууд үргэлжлээд явагдана. За ингээд нар тоссон Матад нутгийн зон олон минь сар шиндээ сайхан шинэлээрэ. дахин шүтээд турсан онотаг цүү молгийн уусан хайрлах тусмаа хүч санаад байх юмаа. Ажлын хүндийг даахтын гэхээтэй амны хатууг дэвчих дэвчээртэй занна гэвэл мал англ магтдаг заяа төөргөнө малчин таниха. Хүн цагаан өргөнд нь хуурын их шиг хангасан төөнөх дулаан готонд нь төлийн дуу цангилсан ажлын гадна бүтээлтэй амьдралын сайхан жаргалтай нийгэм журмын үйлстэй нийт олон түмэн маань сар шинийхээ нэгэнд сайхан шинэлэх гэж байна уу. Луу жилэн давж могой жилтэйгэн долгож малчин олон нар минь халаа өргсөн мартай тавг дүүрсэн мэдээтэй тансаг сайхан жаргалтай тарган давтаа үлдвүү. Жилийн дөрвөн улирал жигд сайхан малж хашаа сурчаан барь чадлан мурдаван хурааж зодод зултарлахгүй зуурдын мэрэгшээлийг давдаг унаг дааган далантай бэрүү толгон малчинтай сөрөг малын эзэн суусайлын орго хүндэт малчин тааны хөссөн мөхөн мэлэгдэж энгийн сайхан орондоо өсөн мэн жарахын дэмбэрэлтэй сайхан өрөөлөө дээш нь дэвшүүлэн мажарья. Сайн байцгаана уу? Матад сумынхаа Матад нутгийн ард түмэнд Элдв Эрдэнэ хэмээх модон могой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрэй.
Мартад нутгийн зан олон та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж эрүүл калж жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ахмад буурлууд минь инх тунх амар амгалан идэр залуус минь ухаан хорт ажил хөдөлмөр нь ариван хүүхэд багчууд минь эрүүлэнх саруул сайхан эрдэнэ мэдлэгийн баялагтай байхын өлзийтэй сайхан өрөөдийг Эрдэнэбаатар багийн хамт олонны өмнөөс болон хавьяасаа мэдчилгээ дэвшүүлье. Та бүхэн минь өчрөн залгаж байгаа 17 дугаар жарны элдв эрдэнэ тэмэх модон могоо жилдээ элгээрээ анги хамглан төрлөөрөө төвшин амглан сар шиндээ сайхан шиллээрээ. Манант уулсан тахалдан эрхийч мансан ахадун хүдид нэрхэлсэн нарын хорын аюул шиг эхороо миний зүрхэнд эхшилэн дурсан Гавч могоо жилдээ Баянгавгийн сумханы тэрэгтэй төрлөөрөө төвшин амгалан элгэрээ анх амгалан юу сансан 9 цагаан гүсн үйлж гарч байгаа могоо жилдээ ол зам ихтэй ажлын өдөр амжилттай ойсон хөлгөн урдан унсан хөвгтний хаймартай хүчит бүхэн бэртөтэй эрхийн мэрэгэн харвачд нэрч мэрэгэн байж сум орны маань ажлаас өшөө өдрөг дэшээ халтгай. Сали хазар төвийн эрхийч оли саган шөвидан эрхилж зүрхсэн нүдэлэн нотгтан эрхийч суутай монголчууд заяанд минь эрхилсэн
За баярлалаа. Төрөлх нутгийн сон болон малчин төмөн та бүхэнд Дүүнэтнээс буян өндөрийнхаа сон болон малчин төмөнд 17 дугаар жарны элдв эрдэнэ тэмэх модон могой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Сэтгэл санаа сайхан өөдрөг байна тий. За гарч байгаа могоо жилдээ матчуудаа сар синдээ сайхан жилдээ тий. Унган босоо төрж уйсан марлаг нь хурдлж яваарай тий. За танаа телевиз хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ярая да. Дорны зурхаагаар мөрөн гаргаж додон бурхан дан дээжэн өргөж дээдэс өгöd дон хүндэтгэн золгож дэлгэр сайхан сар шиндээ сайхан шиндээрээ Мэндийн өрөөлтөө матад нутаг хүндэтгэлийн үйл ажиллагаанд маань хүрэлцэн ирсэн нийт малч та бүхэндээ мэнчилгээ дэвшүүл нүүхмэн сумын засаг даргын ордогч Өн баярын Отхон Баатар таныг микрофоныхоо өмнө хүндэтгэн урьж байна. Модон могой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. За ингээд бид бүхний үйл ажиллагаа үргэлжилж байна. Манай багуудын мэдчилгээ болон мөн бусад төрийн байгууллагуудын маань мэдчилгээ болно. Ингээд та бүхэн таалан сойрох нөө. Тайрын хөргө тавилцээ хилэлцээ хэд хутга тавилцээ зурман таны нөхөндөн зургаан сата байна уу та цуцсан чиний цээжин чин зургаан шүлэг байна уу та тайрцээ тайрын хөргө тавилцээ хилэлцээ хэд хутга тавилцээ 15-ны сарыг ардэ хатал хэлэлцээ хатал хоёрыг вечер хатал хэлэлцээ Хилэлцээ
цуг барилцээ дайг хөргө тавилцээ хилэл цуг хилэлцээ хит хутга тавилцээ харин таны сарыг хойдэр атал хилэлцээ хойны яма хоёрыг бичээр татал хилэлцээ хөөний мушэрти муутэ Эрхэм мөндөд Ж Батгүү танаа 17 дугаар жарны Элдв Эрдэнэт хэмээх модон могоо жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн босгон дээр хөдөө аж ахуйн салбар болон орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан малч ухаан дуршлагаараа мандалсан танд сумын авраг малчин цол хүндэт тэмдэг олгов. Мат сумын засаг дарга Саранхүү 2025 оны 2 сарын 20. За ингээд Жодвийн Батгүү алтан гэрэл нарын шагналыг сумын засаг дарга гардуулж байна. За төрийн Молдов Гэрги Санжаагийн цогцлма сумын авраг малчин өргөөр өргөмжлөгдөж байгаа. 1974 оны илэрхээр тэрээс хойш мал өдөө өгч байна. Тэшэрн 50 орон жил болчихоо. Тэшэрн мал. Тэгээ энэ сумын сайн малчин байсанд сэтгэл өндөр байна. За манай багийн энэ сайхан үнэтэй сайхан өвлөж дөөрөөхтэй сайхан залхаа мал хөвгий ондор сайхан гүчид. Тэгээ сумынхаа багийнхаа ард түмэнд гарчуу могоо жилдээ дэлгэрээ их төрлөөрөө төвшөө амгалан. Төлмөлөө бүр бүтэн сайхан боож ш. Ус аймгийн цол авраг цолтой олон төрх болтугаа гэж хэлээд өрөөдөө. Үнгийн тунгадаг Гэрги Сүхбаатарын нар маань өнөөдөр сумын авраг малчин өргөөр өргөмжлөгдөж байна. За тунгадаг ах маань 2014 онд Матус сумын 90 жилийн ойн медаль, 2024 онд Матус сумын 100 жилийн ойн хүндэт тэмдэг, 2024 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гэмэх цол тэмдгээр тус шагнагдж байсан. Ингээд ардын авьяаснаар өргөмжлөгдөж байсан. Тэгээд 1974 онд илэртээр гараад одоо энэ 2024-25 он хүртэл маллаж аав ээжийнхээ хажууд малж яваад одоо өдийг хүрээд хань жилдээ ингээд хоёулаа малж яваад өнөөдөр 2025 онд сумын авраг малтны цол тэмдэг авсандаа тойлох их баяртай байна. Энэ бол бүр хөвгөд хамгаалсан ард түмний хүч өөрийн хүч чадлаа зориулсан гавьяа өнөөдөр ингээд гарч байгаамаа. За манай Түмэн хаан баг энэ жил амжилт бүтээлээр арвин сайхнаар могоо жилийн өгтөж байна. Энэ жил манайхаас 2022 онд Түмэн хаан баг маань анхны аймгийн авраг малчинтай байж байсан бол өнөөдөр 3 жилийн дараа 2 дахь аймгийн сайн малчнаа тосон явж байна. Мөн 2 дахь сайн малчин маань аймгийн алдарт уяаж сумын начин 2000 цөрөгтөн Мичгүрэнгийн анх хоёр маань энэ жил аймгийн авраг малчин хэмээх эрхэм алдрыг хүртэж байна. Мөн сумын сайн малчнаар Түмэн хаан багийн малчин Давчингийн алтан хуйг, Түмэн хаан багийн малчин Гонгод оржийн баяр жаргал нар маань бас сумын сайн малчин хэмээх эрхэм алдрын эзэд болж байгаад туйлын их баяртай байна. Ингээд та бүхэн 17 дугаар жарны модон могоо жилдээ сар шиндэн сайхан шинлээрээ. За, дэлхийн өнцөг буланбарт амьдран суугаа матад нутгаараа угалсан Ватын ард түмэн бол энэ туран зугалсан та бүхэнд Элдв Эрдэнэт хэмээх модон могоо жилийн сар шингийн мэндийг өргөн дэвшүүлье. Манай жаргалдаг нь 2024 онд одоо хүн ам маань өсөж 500 хүн амтай болсон сайхан жил байлаа. Мал сүрэг маань өнгөрсөн одоо будад билээ хоригдталтай мал сүрэг маань жоон буурсуу зүйлтэй тийм жил болон өнгөрлөө. Тэгсэн хэдий ч гэсэн манай одоо малчтаас маань улс аймгийн авраг малчдын түүжээ тасралгүй үргэлжлэн төрсөөр байна.
Өнөө жил манай 60 одоо Абийн авраг малчнаар Батгуугийн Эрдэнэ уяг маань тодорсон байгаа. Сумын авраг малчнаар үл болтгийн баяр сайхан 100 насны баяр жаргал гэсэн одоо Ахмад малчд маань сумын авраг малчиг юм эрхэм хүндтэй одоо шагналын эзэд болсон байгаа. За нийт одоо Батад нутгийн зам олондоо 60 догийн нийт ард ирэх тэгээ өмнөөс Модон могоо жилийн сар шинэ мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Сар шиндээ сайхан шинлээрэ. Санаа алдахад ихийн суудаг надамдаг гэж. Салхины үзэл үзэлэгтэй аг хоолой даргасан дуржигны портал минь. Тэрэг сарн тууж барангийн хэр хондог тэнгэрийн хөвтгөө буурал тал минь таны цагаан толгоноос өөр тайдуулах цэцэггүй нүцгэн тал минь. Эндингэр гэмсэг өдрөөрөгийн тойл нар хурц ажилласан газрын сайртай хормой тэнгэр дэжиж намайг дөрөхөд тал минь торох шиг зөөлөх байсан ч. Жаргал зовлон хоёрыг эдлэж амсаж чулуун дээр чинь баярын нэгэн нулимсан унах эрхүү шиг нуруутай бай гэсэн шиг эрхүү ч надад цан хатуугаас хатуу байсан ч. Сайран дээрэн өтсөн жигүүртэн тэнгэртэй мөхөд садаг хөлгөсөнгүүд нь чам дээрэн дэргэж буудаг ботхон нөхсөн энгний борон савар таврах цусны тойтой сов чин зэрдэж чинсэн хөхийг амарлуулсан. Чиний шарах зүрхийн чирхнаас ажитлан юм талав. Дээдсийн чирэл харуулсан тэнгэрийн сэдрэгч дэхийн төвтэй чийнэлсэн. Тоглын бичээс эхлэн тоглоом дэлгэсэндээ чи намайг ирэх болгосон. Туусан зургуудын гашуун сургамжийг зэрэглээгүүл чи намайг гэн болгосон. Газрын нүдэн бол гэж хад суусан санаа намайг гэн болгосон. Хөрөөний шиг асын нэмхэн босож нэрэ хоккабич дэв намайг бадрагны болгосон. Сайхан чиний миний хандаглахт хоёр сартай шинийн чимэн гарахыг намайг уйхан болгосон. Ботог усын аяа үзэдэй түмэн нуур цөрөмитэн ширхэг гэж намайг хүн болгосон. Байдуу мэнгний муусан дөрөж тохотон буурсах багдаа мөхсөн эхийн суугаад гიშлэхийн цагт чөлгэн бичэн дээр хүн чулуу шиг орхоо сүүрийн дагаж амтаа элгийд зөвхөн шигнэ зөвхөн портал. За ингээд баяр сайхан гэргий Гасбаатарын аяр зун 2014 онд Батад сумын 90 жилийн ан хүндэт тэмдгээр 2020 онд хөдөлмөрийн хүндэт тэмдгээр 2021 онд аймгийн засаг даргын жоо хичгээр 2022 онд Ахмадын хорооны хүндэт тэмдгээр 2024 онд Батад сумын 100 жилийн ан медаль 2024 онд статистикийн 100 жилийн ан хүндэт тэмдгээр тус шагнагдаж байсан. Жаргал гэргий бихүйгийн туяа гэрдэ сумын авраг малчин мөргөөр өргөмжлөгдөж байна. 2024 онд Батад сумын 100 жилийн ой медалаар шагнагдаж байсан. За хамгийн жаргал сайхан Чулуунбатын ихтэй нааны шагналыг сумын засгийн дараа Саранхуу иргэдийн төлөөлөлтөөр урын дараа наран цэцэг нар шагналыг болдуулж байна. Сайн байцгаана уу? Төрлөх нутгийнхаа төмөн олон та бүхэндээ 17 дугаар жарны Элдв Эрдэнэт хэмээх Модон могой жилийн сар шинийн мэндийг төшүүлье. Батад нутгийн зан олон та бүхэн сар шиндээ сайхан шинлээрэ. За сайн байцгаана уу? Хэлэгрэгт Монгол ахын дүүс болон эд гатланчуудаа сар шинийн мэнд өгье. Амандаа амар мэндийн өрөөлтэй алгандан азийнхаан нурган бүрхий ахтаасан айл өргөтн хүүхдийн дуу цангасан амар мэндийн өрөөлтэй сар шиндээ сайхан шиндээрээ архин та бүхэн байна. За бүхэнд ажил хүсье.
За өнөөдөр 17 дугаар жарны элдв эрдэнэт хэмээх модон могоо жилийн босгон дээр сумын авраг малчин үр хэмээх эрхэм үндэс шагналын гардан авч байна. Ингээд бод чимэн эрдэнэ нарынхаа гэргүүл халуун алга ташлаар баяр хүргэе. Эрдэнэтрахагийн малчин Чимбатын Бацэнгэл гэргийн давуу доржийн наран цацралт нармаан өнөөдөр могоо жилийн босгон дээр сумын авраг малчин өргөөр өргөмжлөгдсөн байна. Сумын цэцэг дараах Саранхүү, Эрдэнэ төлөвчдийн хурдын дараах Наран цэцэг, Тамгын дараах Ариун туяа, Мал аймдаг үрдийн цэцгийн дараах Оюун бэлэг нар, Буйнд үрж Мал аймдгийн захирал Бодрол цэцэг нар шагналыг гардуулж байна. За баярлалаа. За тэгээд 17 дугаар жарны элдв эрдэнэ тэмээх модон могоо жилдээ тэгээд нутгийнхаа малчаар түмэнд баярын мэнд хүргээд сар шиндээ сайхан шиндээрээ гэж хэлээ та. Хэдэн жил мал малж байна та? За 28 жил малж байна мал. Энэ нутгийн бол унгуу. Энэ нутгийн унгуу хөхөт. Аймгийн авраг гэж эрхэм золыг аваа 3 жил болж байна. 3 дахь жилийнхаа босгон дээр манай багаас ахаад шинэ аймгийн алдар авраг малч анх 2 манд тодорлоо энэ жил. Сайхан байна. За Тумаамагийн малчин Давчингийн алтан уяг гэргийн Болдбаатрын Туяма нарман 17 дугаар жарны элдв эрдэнэт хэмээх модон могоо жилийн босгон дээр сумын авраг малчин өргөөр өргөмжлөгдөж байна. Энэ жил 24 онд сумын шилдэг малчин болсон. 25 онд ингээд сумын авраг малчин боллоо. Ингээд өнөө өнтөө сайхан үйл боллоо. 94 оноос хойш мал маллаад 31 жил мал маллаа. За модчин зонгол минь сайхан шинэлж өнтөө сайхан хаварч яриа. За Баатарчулууны ариун болд 2018 онд сумын авраг малчин нар өргөмжлөгдөж байсан. За өнөөдөр модон могоо жилийнхаа босгон дээр 1000 гац өргөтнээр өргөмжлөгдөж байна. Шагналыг сумын иргэдийн төлөвчдийн хурдын дараах Наран цэцэг, сумын цэцэг дараах Саранхүү, Тамгын газрын дараах Ариун туяа за нар гардуулж байна. Мөн Эрдэнэтрахагийн цэцэг дараах Амгалан нар шагналыг гардуулж байна. За та бүхэнд нэгэн хөлчил өчөө тэгээ 6 дугаар багийн цэцэг дараах Амгалан байна. Хоолой нэрдэ гарахаа болсон. Ерөөсө шивнээ дагаа тэгээд Амгалан даргийнхаа өмнөөс Эрдэнэ Бадрах багийнхны мэндчилгээг дэвшүүлье. Үнэхээр гарахгүй байна. Өв уламжлаа дээлэн Монгол ахыгаа хүндэтгэн мал сүргээ өсгөн үржүүлж байгаа улс аймаг сумын авраг малчтаа энэ өдрийн төмөн амар амгалан айлтхан мэндчилээ. Хадган цэнхэр тэнгэрийн мэндтэй хавар ирсний баяр ахс дээдсэ хүндэлсэн амар мэндийн баяр нартай уралдан зододог нас нэвсний баяр амгалан инхийн өрөөлтэй ашид мөнхийн баяр могоо жилдээ учран залгахыг ёроодыг өргөн дэвшүүлье. Эрдэнэ Бадар багийн засаг дарга Амгалан байна.
За сайн байцгаана уу. Эх орныхоо өнцөг бүлэн бүрд суугаа матад нутгаараа өгсөн нийт ард түмэндээ эрдэнэт хэмээх модон могоо жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. За манай баг мань могоо жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байж 2024 оны шилдэг багаар шалгарсан. Мөн энэ жил манай багаас Очирваны мөнх эрдэнэ мань аймгийн авраг малчин үнгийн тунгалаг болон Батчадвын Батхүүнаар сумын авраг малчнаар шалгарсан байна. Та бүхэндээ сар шиндээ цайхан шинлээрэ. Модон могоо жилийн босгон дээр аймгийн авраг малчин болсон. Аймгийн авраг малчин болсондоо баяртай байна. Тэгээд ирж байгаа элдв эрдэнэ тэмээх модон могоо жилийн сар шинийн мэндийг нийт матчуудаа эрдэнэ зүргээ хариулдаж байгаа малчтаа сар шинийн мэнд дэвшүүлж сар шиндээ сайхан шинэлхийг хүсье өрөөё. Алтан хоймортон астан бүрдүүд нартайна эцэн хойморт галын доодон одоо заяаг зүгнөж дүрэлснэ дүүрэн бэлгэтэй дэлгэр нааны хоймор байнаако дугра түрлэгтэй тун хатагтай өрөө байнаако Вард багширсан уян дээрэн уртын дуу нартай онжно Сүндөндрөхгүй найран дээр
дэлгэрнэ дүүрэн битгтэй дэлгэр мари хоймор байнако дугра төрлөгтэй хүн хатагтай өрөөд байнако Хурын яруу экшигэн холтайг бидэртэн мэлтэнэ хоттол чуулсан тэнгэрийн доорн хорвоо яргуус чулций дэлгэрнэ дүүрэн бидгтэй дэлгэр мари хоймор байнако дугра төрлөгтэй хүн хатагтай өрөөд байнако тэнгэр газар хүмүүн гурви тэгш сайхан өчрөд тохионо сул тасрахгүй намар цаган сүдэргүй сэтгэлийн өрөөд бүрдэндээ дүүрэн битгтэй дэлгэр мари хоймор байнако дугра төрлөгтэй хүн хатагтай өрөөд байнако дүүрэн битгтэй дэлгэр мари хоймор байнако дугра төрлөгтэй хүн хатагтай өрөөд байнако дугра төрлөгтэй хүн хатагтай өрөөд байнако За засаг даргын хамгийн газрын зүгээс 25 он орсоор бас нэлээдгүй арга хэмжээг шатараатай зохион байгуулж байна. За түүний нэг нь ялангуяа одоо хээрийн сэлхэнд дээлэн гандаа жилийн 4 улиралд гадаа халж хөдөө хөрж яваа малчтаа нэгэн дээвэр дор чуулъя. Ахмад малчтаасаа залуу малчт нь суралцаасаа гэсэн үүднээс өнөөдөр энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа. Тэгээд хэдүүлээ 26 онд энэ танхимд өшөө олон улсын аварга малчинтай, улсын хошоо аварга малчинтай, аймгийн аварга малчинтай, сумын аварга малчинтай хурам чуулгын ерөөлийг өргөе. Та бүхэн минь сар шиндээ сайхан шиндээрээ. Турсан онотаг цуг бодгийн уусан хайрлах тусмаа хүч санаад байх юм хайрлах тусмаа хүч санаад байх юм жаргалан хаан улаа дахин
шүтээд тамсаг сайхан нутаг баян хангадан жаргах тусмаа хүч санаат бахима Sanat bahima